За яг одоо Хятадын үндэсний цөөнхийн 12 дахь уламжлалт спортын наадмын төвд үхэн барилдаан болж байна. За төвд үхийг бол бига гэдэг. Ерөнхийдөө хөлөөрөө мөх хийж болохгүй. Зөвхөн гараараа болон цээжээрээ мушга татаа зэрэг мөхийг хийж давдаг барилдаан юм байна. За өвдөх сөгдөх гар газар шүүрэх барьцаа алдах зэрэгт нэг торгуул өгнө. 4 удаа торгуул авбал ялагдана. Бусалдагч бөхөө бүхэл биеэр нь унагвал 1 оноо. Харин 2 оноо авбал шууд ялдаг дөрөвтэй ачаа. Барилдааны нэмэх 87 кг-д леоны мужийг төлөөлөж барилдсан нанжид төрүүлж, шанши мужийг төлөөлөж барилдсан давхар баяр үзүүллээ. За юун төрөд орчин болсон Хятадын оны шилдэг аврах хүчний шалгуулт тэмцээнд хийдсэн тийм ээ. Тий. Тэгээд ямар хурдан тэмцээний төрлөөс сольж байна. Ер нь бэлтгэл хийж амжиж байна уу? Гэхдээ одоо тэр төрлийн аврагчны тэр төрлийн тэмцээн болоод энэ бүхэн юу ч хоорондоо бас нэлээд төстэй тийм ээ. тийм одоо яг бүхийхөө тэр барилдаан байвал хүчин илүү байвал одоо улам сайн. Тий, тэгээд тийм ээ. төвд үхийн барилдаанд уг нь барилжсэн үү? Барилжсэн үү? Анх удаа орж. Бэлтгэл хэрэг. Бэлтгэл сайн байсан. Бэлтгэл зүгээр. Мөнгө медаль хүртлээ тэгээд өөрийнхөө сэтгэлийг хуваачаач. Одоо видео сайн баяртай.